Absolute Batman-ы part 2 бэлэн боллоо. Тэгээд 7 үггүй шууд бичлэгтээ орцгоё. Медалаа шидчихэд өөлж байсан Брюсийн цонхон дээр Селина медалыг зүүчгсэн ямар нэг юм хайчгаа юу гэд хоёулаа гадагшаа гарч Брюс жоохон удаан гихтэн медалаа авмаар байвал намайг бариад аваарай гэсээр байшингийн дээвэр дамжиж яваад хоёр байшин холбосон утас хараад Селина дээр нь гарахад Брюс болиулах гэж оролцсон ч хоёр давхраас унахад сайндал хөлөө хугална. Яг л муур шиг урагшаа хар гэж хэлэхдээ Брюс утсан дээгүүр алхаж муур сайн хардагч зөвхөн ойрын зайд л хардаг. Битгий доошоо хар гэхдээ Брюс тэнцвэрээ алдаж азар Селина татаж хоёулаа цаашаа явдаг. Одоо цагт Брюс Альфред хоёр цагдаа нар болон Party Animals-аас зүгтааж Альфред Бэтмобилийн урд би амьдралынхаа 40 жилийг чимээгүй ажиллаж өнгөрүүлсэн. Надад 40 пассворт, 2 дахин их хуурамч хувийн мэдээлэл бий. 40 жилийг сүудэрт өнгөрүүлсний эцэст хотын төвд сарсан багвахаа шиг тоноглосон Пилацан дээр явж байна. Магадгүй би Бэтменийг үзэн ядаж байна. Чи юу хийгээд байгаа юм бэ? Чи хотын төвөөр ингэж яваад байвал бид хоёр удахгүй баригдана. Тэгвэл чи хурдан ярьсан дээр байх. Би чамд 30 секунд өгсөн. Хурдхан гол зүйлээр. Манай салбарт Black Mask гэдэг нөхрийн талаар цоо яриа би. Тэр дэлхий дээрх хамгийн эрх мэдэлтэй хүмүүст үйлчлдэг нэг төрлийн нууц сэргийн бүлэгмийн толгойлогч. Би Roman Sionis-ыг Party Animals-ын толгойлогч гэж бодож байгаа. Магадгүй тэр Black Mask байх. 25 секунд. Би ингэж хэлмээргүй байгаач. Чи бид хоёр 25 секунд тэсэхгүй. Энэ нэг юм чи хаяад арай хурдан юм явж олъё. Тэгж хэлээгүй гэж бодъё. Гингүүтлээ нэг товчон дээр дараад Бэтмобил нь арай жижиг болоод чамд 20 секунд байна. Хэрвээ тогтож чадвал гээд хаацсан дээрээ гიშгэж ардаа байсан Party Animals-ыг холойдог. Новшгиж намайг сонстоо. Би чамд тусалж чадна. Гэхдээ тэгвэл байл гээд Альфред Бэтмобилийн дотор орж Бэтмобилийн буугаар нь цахилгаанжуулсан жижиг байтрыг харваж үлдсэн Party Animals-ыг зогсоодог. Хэрвээ Sionis Black Mask-ийн бол тэр тулалтад хитрхи ахтана. Хитрхи аюултай. Цаатганд чинь нөөц бололцоо асар их байгаа. Тэгвэл би илүү томоор хөдлөнө. 10 секунд. Гэхдээ тэр чамд санал 50 үсттэй. Тэгвэл тэр зөвшөлдсөд бэлэн гэсэн үг. Миний бодлоор цаатгачин юу ч хийх гэж байсан бай. Тэр нь бараг л болчихсон. Түүнтэй уулз. Тулалтаа болно гэж зөвшөөр. Би Готэм дахь дайралтууд бараг алга болно гэж мөрийцгэдэж бэлэн байна. Бүр огтхонч дайрахгүй байж ч мэднэ. Харин чи баатар болж болно. Бууж өгчөө. Мартаж үз. Black Mask дэлхийн хамгийн баян хүмүүст үйлчилдэг. Тэр магадгүй хэдэн 100 саяг санал болгоно. Хэрвээ зөвшөөрөх юм бол чи арай илүү Бэтмен болж болно. Sionis-д энэ тохиролцоо хэрэгтэй. Sionis-ийн хийсэн гүйлгээ нь манай хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгнө. Харин би энэ хотоос явж чи Бэтменийг хөгжүүлж болно. Тэгээд Sionis-ыг зүгээр өнгөрөөнө гэж юу? Үгүй ээ. Би болон манай хүмүүс олж авсан мэдээлэлээ ашиглаж түүнийг барьж авна. Би амлаж байна. Гэхдээ зэрэгцэж цагдаа нар бомбд дээр Бэтмобилийг аль хэдийнэ бүсэлчихсэн байдаг. Альфред хоёулаач сайн гар нийлж байна шүү хүүхдээ. Чамд эндээс гаргаж чадах зүйл байна гэж хэлээж урддах хөшүүргээ тат гээд Альфред хөшүүргнээс татхад Альфредийг шууд Бэтмобилоос цөлж хоошоогоо ухарч ус руу ор зүгтаахад Альфред муухай хараад үлддэг. Өнгөрсөнд Брюс Селина хоёр байшингийн дээвэр дамжиж явсаар Брюс өргөж авсан гэр бүлийнхэн талаар асуухад Селина бүтээгүү талаар хэлж дүүрэн мууртай дээвэр дээр ирээд "Тэгээд чи хаана байгаа юм бэ? Би энд чамтай хамт байна. Бас эднэртэй цуг. Намайг энд ирэх болгонд эднэр гарч ирдэг" гэд өөр дээр нь ирсэн муурыг илэнгээ хэлдэг. Цааш явсаар нэг байшингийн арын хаалган дээр ирж хоёулаа юу хийж байгаа юм бэ гэхтэн Селина Брюс рүү харж инегээд чамд нэг зүйл үзүүлэх гэсэн юм гэж хэлэхдээ дэлгэцээр зороо гарахад Брюс ууртайгаар чи өөрийгөө юу хийж байна гэж бодоод байгаа юм бэ гэд Селина руу уралдаг. Одоо цагт Брюс Эдвард дээр ирээд ярилцаж байдаг. Эдвард Party Animals-ийн дуулгыг ашиглаж хийсэн роботоо харуулж өөрийнх нь хийсэн роботтой ярилцгийг асуухад би энд чамтай ярилцах гэж ирсэн штэ өгшөө. Гэхдээ роботын талаар хэлж Аал гэдэг нэртэй энэ робот нь хүн төрлөختний бүх мэдлэгийн 5-ны 4-ийг нь мэддэг гэж хэлэхдээ дуртай дургу асуулт суудаг. Аал Party Animals-ийн дуулга яаж ажилладаг вэ? Дуулга 3 функцтэй. Нэгт дуулга хэрэглэгчийн царайг далдалж хувийн мэдээллийг нь хамгаалдаг. Хоёрт дуулга хэрэглэгчид өндөр хамгаалалттай Black Coin гэх нэртэй криптокурренсигийн хитвч өгдөг. Гуравт хэрэглэгчид олон төрлийн өөр үнэлгээтэй даалгавар өгдөг. Галдан шатаах, дээрэмдэх, хүн алах бүгд өөр өөрийн гэсэн тодорхой Black Coin-оор хэмжигддэг. Ийм зүйлс хийж байгаа хүмүүс асар хурдан баян болж байгаа гэж хэлэхдээ Брюс яаж буулгаж авч болох талаар асуусан ч харамсалтай нь локал серверийг устгаж болох ч олон хиймэл дагуулуудыг нь устгаж чадахгүй хэлдэг. Брюсийн утсанд нь Харвигаас дуудлага ирж Брюсийн гуйснаар Ark Game-ийн санхүүжилтийг нь шалгахад JK Holding гэдэг газраас ихэнх санхүүжилт нь орж ирсэн. Бас JK Holding нь дэлхийн өнцөг булан бүрт асар олон охин компанитай. Тэрэн дундаас нь нэг компани өндөр хамгаалалттай нууц шорон барьж байгааг нь Брюс хэлж өгдөг.
Энэ үеэр комиссар Буллок хуучин хотын дарга хийлтэй хувийн том завин дээр уулзч байдаг. Тавтай амарил. Надтай уулзгаар болсон чинь үнэхээр их баяртай байна. Чи миний дэмжлэгийг аваагүй шүү хийл. Хэрвээ ийм учиртай намайг дуудсан юм бол чи мартаж болно. Жим бит хоёр тайвшир. Би чамайг хөгшин Жимигээс уруулах гээгүй. Чамайг зүгээр л найзтайгаа танилцуулах гэсэн юм. Гэхдээ цаанаас нь доктор Бенжамин та хоёрыг ноён Саяноос хүлээж байна гэд Хил Буллок хоёрыг дагуулад дотгошоо ордог. Бэлтгэлийн өрөөнд дотор Саяноос Бибо Биловскигээд хуучин хүнд жингийн аваргыг ядах юмгүй балбангаа би дэлхийд даяар асуудалтай байгаа газруудад инх тайван авчирдаг. Сайхан газар муу хүмүүс үргэлж давуу байдаг. Зөөлөн хуульчин юунд хөдөлж байгааг харж байна уу? Энэ хотод ч бас инх тайван хэрэгтэй гэж хэлээд Биловскигийн гарыг нь хуглаад шууд хүзүүнээс нь боогоод миний хүмүүс та нарт яг хэрэгтэй байгаа зүйлийг ч өгч чадна гэж хэлээд Биловскиг бууж өгсөн ч нүдэнд нь цус дүүртэл нь боож байгаа Саяноосыг Буллок болиулахад тэр зүгээрээ явж инх тайвангийн талаар ярилцгаая гэж хэлээд бүгд гарч явдаг. Өнгөрсөнд Брюс уурлаад театраас гарч явах гэж байхад нь найзууд нь гарч ирээд Брюсийг доош нь суулгахад хэсэгхэн чулуу гунигтай байсан Брюсийг баяртай байгааг Марта арын игнэнээс ажиглаж байдаг. Одоо цагт Брюс гэртээ ээжтэйгээ ойр зургийг ярилцаж гадуур болж байгаа зүйлс аюултай байна штэ. Ойртой гэртээ үндсэн дээр юм шүү. Эмих замраагүй. Эн чинь би яагаад гараа хөмхөд суугаад байж болохгүй гэсэн үг. Би Жими орлогч болж байгаа. Би яг одоо хэвлэлийн баг хурал руу явах гэж байна. Орлогчоо. Наадах чи намайг ал гэд пай зүүснээс ялгаа алга. Би Жими хийж байгаа зүйлд итгэж байгаа. Би энэ хотыг сүрхийг зүгээр хараад сууж чадахгүй. Энэ бол би. Чиний аав чи юм хүн байсан. Тэгээд хараач. Түүнд юу тохиолдсныг гэж ууртайгаар ээждээ хэлэхэд нь би чамааг алгадахгүй. Зүгээр л үнсээ. Дуусаад аяг тавга угаагаарай гэд гараад явдаг. Орхигдсон Готмын амтны хүрээлэнд Брюс Бэткейвдээ Саяноостой утсаар ярьж байдаг. Тийм ээ, 200 сая долларыг 1-7 хоног юу ч хийхгүй байхад л авна. Харин би Готомд арай зөөлөн ханднаа. Бодооч дээ. Бэтмен энэ их мөнгөөр юу хийж болох вэ? Машин, зэвсэг, технологи. Бэтмен үнэхээр л домог болж болно. Гэхдээ Брюс хэсэг бодож байгаад зөвшөөрдөг. Яг энэ саналыг зөвшөөрж байгаа нь болохоор ерөнхийдөө хоёр шалтгаантай. Нэгт Альфредийн хүмүүст мэдээллийг нь олж өгөх, хоёрт ээж нь хотын даргын төлөөлөгч болсон болохоор ээжд нь ямар нэгэн зүйл тохиолдох боломжтой болохоор Брюс энэ саналыг хүлээж авдаг. Комик маань Бэтменийг 7 хоног хийцгүүрж байх хооронд бидэнд Брюс анх Бэтмен болж эхэлж байсан үеийг харуулдаг. Энэ үеийг Batman Year 1 гэж нэрлэдэг. Ер нь их Batman-ы комикууд дээр гардаг арк. Хэрвээ Prime дэлхий дээр яадаг талаар нь үзхийг хүсвэл 2011 онд гарсан Batman-ы Year 1 гэдэг анимашныг үзээрэй гэж зөвлөе. Өнгөрсөнд барилгын дээвэр дээр хэсэг бүлэг нөхдүүд тэр байрны 3 оршин суугчийг зогсоогоод мөнгө авах гэж шантажлж байгаад мөнгө өгөхгүй болохоор нэг эмэгтэйг барилгын дээврээс шитгэхэд нөгөө унсан эмэгтэй дээш шидэгтэн гарч ирэхэд хүн бүр гайхаж Batman араас нь гарч ирээд нэгнийх нь хүзүүг шууд лаацдаг. Өөрлөө нь ойрцсон хэдийг хурц төмөр сарваа шиг зүйлээр зүсэж нөгөөдөл нь буудсан ч нүмерэг дээр нь сумнууд нь ойж байдаг. Өөрлөө нь буудаж байсан хүн рүү өөрийнхөө бууг гаргаж ирээд буудах гэж байсан ч хэсэг эргэлзэж аавынх нь үгс гинт бодогддог. Аав нь өрөөнд орж ирэхэд Брюс залуу инженеруудын тэмцээнд гамшиг төрсэн амьтдад туслах гүүр хийж байгаагаа хэлэхэд гүүр нь нэлээд сүрдмээр харагдаж байна шүү. Тусламж хэрэгтэй газар айлгах хамгийн зөв шийдвэр гэж юу? Гэх аавынх нь үгс толгойд нь орж ирж буудах үгүүдээ эргэлзэж байхад нь араас нь зөндөө буутай хүмүүс гарч ирж байгааг хараад тэндээс шууд зүгтдэг. Брюс Бэткейвдээ өөрийнхөө хэрглэж байгаа зүйлсэд нэг л сэтгэл ханамжгүй хиймэл шүд, сарвуу, бууга бүгдийг нь галт хийж татдаг. Өдөр хоног өнгөрч Брюс сурч, бэлтгэл хийж, өмсгөлөө сайжруулж, гэмт хэрэгтнүүдийг айлгаж чадах Бэтменийг бүтээхээр оролддог. Готэм хотод орж ирж байгаа хууль бус зэвсгүүдийг хаанаас нь орж ирсэн судалсаар байгаад Марони Фалконы хоёр цагдаа нарыг хахуулдаж хууль бус буу зэвсгүүдээ усан онгоцоор оруулж ирж байгааг нь олж мэддэг. Тэр шөндөө зэвсгээ зөөрлөж байхад нь араас нь нэг удирдлагатай машин хөөж явсаар ачааны машины доогуур ордог. Юу болж байгааг мэдэхгүй хоёрын урд нь Бэтмен гарч ирээд удирдлагатай машинаараа хоёр ачааны машиныг онхолдуулж амьтай голтой гарч ирсэн хүмүүсийг юу ч мэдэж амжаагүй байхад нь ухаан алдуулдаг. Брюс аавда өөрийнхөө сайжруулсан гүүрийг харуулж яг л сарсан баг байхаа шиг дасан зогцдог талаар хэлэхэд үнэхээр сайхан болжээ минийхүү. Та миний гүүрийг тэмцээнд ялж чадна гэж бодож гин үү? Мэдэхгүй юм да хөө минь. Гэхдээ хамгийн чухал нь чи өөрийнхөө хамгийн сайнаараа хийсэн. Бас сарсан баг байхаа мөн чанарыг харуулж байна гэдэг чинь л чухал. Гэхдээ мөн чанарт нь тултал нь хийсэн гэдгийг яаж мэдэх вэ? Гэхдээ Брюсийн аав том болоод мис засалж болохыг хүсдэг байсан талаараа хэлдэг. Брюсийн өвөө нь өвчнөр нас барсны дараа үргэлжил зүрхний мис засалж болох зорилготой байсан ч
Мартатай танилцж, Марта жирэмсэн болсноор эмч болж чадаагүй. Оронд нь багш болсноо хэлдэг. Томас Брюс өөрийнх нь мөн чанар нь эмч болж өөрийнхөө мэдэрсэн зүйлийг босод хүүхдүүдэд мэдрүүлэхгүй байж чадаагүй ч хүүхдүүдэд заа зөвлөж ирээдүйд амжилтанд хүрэхэд нь хэрэгтэй гэсэн бүхэнд бэлдэж байгаа. Үүнийгээ ч маш сайн хийж байгаагаа хэлэхэд нь Брюс аавынхан хэлсэн үг бүрийг нь боддог. Өдөр бүр өөрийгөө бэлдэж, өөрийнхөө хэрэгсэл өмсөглөө хийж, хот даяар нууц агуунуудаа барьсаар эцэст нь өөрийнхөө сарсан багвахын тэмдгийг хийж Бэтмен бэлэн болдог. Dance for a Better Gotham гэдэг хандивын үдшилгийг Бэтмен холоос ажиглаж байдаг. Энэ хүмүүс Готмыг илүү дээр газар болгох ёстой ч энэ хүмүүст энэ хот огтхон ч хамаагүй. Randall Powers-ын компани Марони Фалконе хоёрын зэвсгийг зөөдөг. Хэдэн ч удаа Марони Фалконегийн хүмүүсийг буулгаж авсан ч ахаад өөр хүн гарч ирнэ. Харин Рандлыг буулгаж авах юм бол тээвэрлж чадахгүй гэд бодож байхад нь ард нь гинт нисдэг тэрэгний хурц гэрэл тосч "Өө чи гараа артаа аваад хэлт" гэд цагаан хоолоогоор хашгирахад харахууруу уусан алга болдог. Өнөөдрийн бичлэгтээ Absolute Batman яаж бий болсон талаар хүргэлээ. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.